За тэгвэл бүгдээрээ энийг баттал болоод бүгдээрээ хамтдаа нэг энэ химэйл мэдээ хамтдаа олцгоо гэсэн үг. За бид нар тэгэхээр өмнөх үтсэн хичээлтэйгээ хамтдаа гэсэн үг. Сульфат ионы цэрэг нь 2 асах төмрийг нэмэх 2 болно гэсэн үг те. За эндээс калий маань нэмэх О маань хасах 2, эндээс манган маань нэмэх 7. Ус зурагч нэмэх 1, хасах 2, нэмэх 6. Багштайгаа та зэрэг хийгээд явж байгаа гэж багш нэгтгэж шүүхтүүдээ. За энэ тохиолдолд сульфат ионы гадаа 3 байгаа учраас төмрийн сэтгүүл хэм нь 3, сульфат ион 2 асахтай. Энэ дотроос элементийн сэтгүүл хэмээг олохын тулд нэмэх 6 гарч байна. За калий маань 1А бүлэг учраас нэмэх 1, О хасах 2, эндээс хөхөр маань нэмэх 6. За эндээс манган маань нэмэх 2, сульфат ион 2 хасах гэдгээс хөхөр маань нэмэх 6 болно. Нэмэх 1, хасах 2. За тэгвэл эндээс бүгдээр ажиглая. Ямар химийн элементийн эсэлтгүүн хэм нь өөрчлөгдсөн байна вэ? За төмөр 2-оос хэд болсон байна? 3. Өөрөө өөрчлөгдсөн байна. Зүйтэй манган 7-оос нэмэх 2 болж өөрчлөгдсөн байна гэсэн үг. Төмөр нэмэх 2-оос нэмэх 3, манган 7-оос 2. Тэгвэл хэд хэдэн электрон шилжсэн бэ? 2-оос 3 болохын тулд 1 электрон шилжлээ. 7-оос 2 электрон болохын тулд 5 электрон шилжлээ. За тэгвэл төмөр маань 1 электроныг алдаж нэмэх 3 болсон маань манган маань 5 электроныг авч нэмэх 2 болсон байна. За тэгвэл электроныг алдаж байгаа нь ангижруулагч уу эсэлтүүлэгч үү? Зүйтэй электроныг алдаж байвал энэ маань ангижруулагч. Электрон алдах процесс явагдаж байгаа энэ урвалыг бид нар эсэлдэх урвал гэж нэрлэсэн. Эсэлдэх урвал. Энэ маань болохоор электроныг авч байгаа учраас эсэлдүүлэгч. Энэ урвал маань ангижрах урвал байна. За энэ эсэлтийн ангижрах урвалыг тэмцүүлэхийн тулд одоо бид нар электрон балансын аргаараа систем зөрчилдөө бодно гэсэн үг тийм үү? Эсэлдэх урвал дээр 1 электрон, ангижрах урвал дээр 5 электрон шилжсэн учраас бид нар хамгийн бага ерөнхий багтагчаа олно. 5. 5-ыг 1 хуваагаад 5, 5-ыг 5 хуваагаад 1. За эндээс энэс одоо бүгдээрээ хамтдаа бичцгээд гишүүнч дүүржүүлээд 5 төмөрийн 2 нэмэх эсэлтгүү хэмээс хасах нь 5 электрон нэмэх нь манган нэмэх 7 нэмэх нь 5 электрон. За их бацуудаа биччихтэй те одоо сумны дараагийн бүтээгдэхүүн бацуудаа бичих чинь 5 феррум нэмэх 3 нэмэх нь манган нэмэх 2. За эндээс хураалаа. Тэгэхээр эндээс 5 феррум нэмэх 2 дээр нэмэх нь манган нэмэх 7, 5 феррум нэмэх 3 нэмэх нь манган нэмэх 2. За энэс юу гэж ойлгох вэ гэхээр нэмэх 2 эсэлтгүүнтэй төмрийн хэм гэдэг маань нэгдэл маань гэхээр 5 феррум S-а 4 болно гэсэн үг те. Манган нэмэх 7-тэй нэгдлийн өмнө ямар нэгэн коэффициент байхгүй учраас калий, манган, O4 болно гэсэн үг те. Нэмэх 7 эсэлтгүүн хэмтэй манганыг агуулсан химийн нэгдэл маань калий перманганат байгаа учраас. За нэмэх нь үхрийн хүчлэлд өөрчлөлт ороогүй учраас бичлээ. Дараагаар нь төмрийн нэмэх 3 эсэлтгүүн хэмтэй ионыг агуулсан нэгдэл дээр урталт нь 5-ыг тавьсан байна тийм үү? За тэгвэл эндээс 5 феррум 2, SO4, 3. За бусдын дээр нь тоо өөрчлөгдөөгүй учраас хэвээр нь бичлээ. За ингээд харсан чинь энэ ч төмрийн 2 атом байгаа учраас 2 5-ын 10 болох нь байна тийм үү? За тэгвэл бүгдээр одоо жинхэнэ тэгштэглээд тэнцвүүлье гэсэн үг. За тэгвэл энэний өмнө төмрийн өмнө 10 ирэх нь гэсэн үг тий. 10 феррум SO4. За энэний өмнө 10 боллоо гэсэн үг. За тэгвэл энийг харангууд 5 3-ын
3, 5, 15 буюу 16, 17 ширхэг хөхрийн атом болж ийн гэсэн үг те. Тэгэхээр бүгдээрээ эндээс ямар алхмыг хийх вэ гэхээр төмрөө тэнцвүүлсний араас калига, мангана, оогоо гэх мэтлэн энэ нэмэх 3 эсэлтгүү хэмтэй төмрийн урталтайгаа 50 тог түлхүүр ашиглан бусдыг нь тэнцвүүлнэ гэсэн үг. За энэ чинь 2 калигийн 2 атом байгаа учраас энэний өмнө 2-ыг тавилаа. За дагаад манган хэд болсон? 2 болсон. Энэ атомын өмнө тэгвэл мен манганы өмнө 2-ыг тавих нь байна. За тэгээд бүгдээрээ хөхрийнхээ атомыг тоолцгоё. 3, 5, 15, 16, 18 болсон тийм үү? Тэгвэл үүнийг энэ хөхрийн хүчлээ бүгдээрээ 18 болох ёстой гэсэн үг байна нэ. Тэгэхийн тулд энэний өмнө 10 байгаа учраас энэний өмнө 8-ыг тавина гэсэн үг. Төмрийн сульфатын өмнө 10 байна гэдэг нь 10-ын хөхрийн 10 атом байгаа. Тэгэхээр энэний өмнө 8. За одоо бүгдээр ус төрөгчийн атом тэнцлийн хэсгээс шалгацгаая. Ус төрөгчийн атомыг тэнцвүүлэхийн тулд 2, 8, 16 ус төрөгчийн атом энд 2 байгаа учраас 8-ыг тавилаа. За одоо бүгдээрээ хүчил төрөгчийн атомын тоог тоолъё. Энийг тоолохын тулд энэ ч 40 ширхэг хүчил төрөгчийн атом байна. Энэ ч 8 байна. Энэ ч 32 байна. За бүгдээр их боцод өөр өнгөөр тэмдэглэе. 3, 4, 12, 12-ын 5-ын 60, 4, 8, 8. За тэгвэл одоо бүгдээр их болон бүтээгдэхүүн байцынхаа хүчил төрөгчийн атомын тоог тоолъё. 40 дээр нэмэх нь 8, нэмэх нь 32 гэдэг бол 80 ширхэг хүчил төрөгчийн атом их бодис дээр байгаа бол бүтээгдэхүүн бодис дээр 60 дээр нэмэх нь 4, нэмэх нь 16 буюу 80 байна. За хүчил төрөгчийн атомын тоо бол ингэж тэнцсэн байна тийм үү? За бусдын бүгдээрээ хамтдаа шалгацгаая. Төмрийн атом энэ чинь 10 байна. Бүтээгдэхүүн бодис дээр 2, 5, 10 байна. Калигийн атом 2 байна. Энд бас 2 байна. Дараагаар нь манганы атомын тоо энэ чинь 2 байна. Энэ ч бас мөн адил 2 байна. За металлуудыг дуусны дараа одоо бүгдээрээ металл биш болох хөхөр рүү оръё. 10 хөхөр дээр 8 хөхрийг нэмээд 18 хөхөр. Энэ ч 3, 5, 15 хөхөр, 16 хөхөр, 18 хөхөр. Ус төрөгч 16, энэ ч 16. Хүчил төрөгчийг тоосончлон 80. За ингэж эсэлтэн ангижрах хурлыг электрон балансын аргаар тэнцвүүлдэг байна. Богино эсэлтэн ангижрах хурлын хувьд бид нар өөрсдөө хараад тэнцвүүлж чадах боловч ийм урт үргэлжилсэн эсэлтгүү хэмиг тэнцвүүлэхдээ бид нар заавал электрон балансын аргыг тэнцвүүлж эндээс бид нар түлхүүр тэнцвүүлэх коэффициентийг олж авснаар бусдыг нь хөөж олохын аргачлалыг электрон балансын арга гэж нэрлэдэг байна. За ингээд гэрийн даалгаварт энэ хоёр уруулын тэгшдэглийг электрон балансын аргаар тэнцвүүлээрэй. Гэрийн даалгавраа хийхдээ нэгдүгээрт бичиглэлийг бүрэн хийх ёстой. Хоёрдугаарт эмх цэгцтэй дэс дараалттай хийх анхаараарай хүүхдүүдээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.